За юу цаа манайхаа бүгдэнд нь шинэ оны мэнд хүргэе. Тэгээ 2026 оны 1 сарын 1-ний өдөр энэ шинэ оны эхний өдрөөр юм бичлэг хийж байгаа да, мөн бичлэг уулзж байгаа да баяртай байна. Тэгээд би юу гэж утсан бэ гэхээр 2026 оны эхний өдөр тэг хүн болгон мэдээж ирж энэ ондоо ямар нэгэн зорилго тавьдаг. Санхүүгийн янз бүрийн бие биелдрийн бизнесийн тавьдаг. Тэгээ 2025 он бол миний бас тун амжилттай жил болж өнгөрсөн. Тэгээд би юу гэж утсан бэ гэхээр 2025 онд надад яг энэ зорилгоудаа хүрэхэд маань яг үлэмж тусалсан энэ ойлголт бизнесийн болгон яг хувь хүмүүсийн энэ ойлголтуудыг би хуваалцаж үзсэн. Мөн өөрөө би энэ 26 онд энэ төлөвлөгөөнүүдийг ашиглаад ингэ явах гэж байгаа. Тэгээ мэдээж хэрэгтэй хүндээ хэрэгтэй байж магадгүй гэж бодсны үүдэн дээр имжлэг хийж байна. Яг би нэг хийж байгаа гэхээр би өмнө жил нийтдээ баг давхцсан тоогоор 500-аас 600 орчим хүнтэй ямар нэгэн байдлаар бизнесийн харилцаанд орж зовлон жаргал асуудлуудыг нь сонссон. Тэгээ тэдний үндслээр яг яагаад зарим хүмүүс зорилгодоо хүрдэггүй юм бэ? Аман яагаад зарим нь хүрээд идэм бэ гэдэг нэг юм ялгаануудыг олж анзаарсан мөн над дээр ажилласан ялгаануудыг тэгэхээр тэрийг би өнөөдөр энэ дээр хуваалцаад дэмжлэг үзнээрээ та магадгүй ирээдүйд 2026 онд алдаа мадаггүй сайхан саадгүйгээр зорилгодоо хүрэх боломж бүрдэж магадгүй маа гэж би бодсон юм аа. Тэгэхээр олон ярилцлага бичлэг рүү орцгоё. За тэгэхээр өндөр мөргөл амар бизнес хийхээс илүү жоохон майндсет тал руугаа бичлэг байгаа. Тэгээд эхэлцгээе тийм. Тэгэхээр 2026 онд хүрэх төлөвлөгөө гэж эхний аягүй чухал зүйл нь юу вэ гэхээр юу хийх вэ гэдэг дээрээ биш хэн болох вэ дээрээ төвлөр гэдэг энэ ойлголт бол намайг 2025 онд миний орлогыг нэмэхэд миний бизнесийг хөгжүүлэхэд хамгийн их нөлөөс ойлголт байсан. Юу гэсэн үг вэ гэхээр ихэнх хүмүүс шинэ он гараад ирэхээр яадаг вэ гэхээр юу хийх дээрээ төвлөрдөг тийм. Шинэ хэл сурна, жимд явна, гадаад явна, тийм мөнгөтэй болно гэх мэтчлэн хийх акшн буюу үйлдэлүүд дээр төвлөрдөг. Би ийм хийнэ, ингэн тэгин ингэдэг ингэн гэд. Гэхдээ ганц юм нь юу гэхээр хийх үйлдэл ерөөсөө удаан үргэлжилдэггүй. Бид нар хийх үйлдэлүүд дээр би дараа жил ингэн тэгнэ гэдэг үр дүнгээрээ бид нар төвлөрөх юм бол ерөөсөө үргэлжилдэггүй. Яагаад тэгэхээр хэрэг бид нар юм хийхдээ төвлөрөх юм бол зөвхөн эрч хүчтэй үедээ л хийн. Тэгээ удахгүй болчдөг. Энэний оронд бид нар яах ёстой вэ гэхээр identity буюу хэн болох дээр анхаарах ёстой. Юу гэсэн үг вэ гэхээр би ямар хүн байх юм бол эдгээр үйлдэлүүд маань надаас торхгүй гараад тэгснээрээ энэ үйлдэлүүдийг хийдэг хүнээс үр дүн гарах юм бэ гэдэг дээр төвлөрөх ёстой гэсэн үг. Ахин хүмүүс эсрэгээр нь явдаг гэсэн үг. Яагаад хүмүүс жимд явна гэж эхлээд 1 сар яваад жимд явдахаа болчдөг вэ гэхээр та яг одоо өөрөө жимд явдаг хүн биш үхгүй юу? Та яг одоо жимд явдаггүй хүн учраас хүчээр өөрийгөө жимд явуулах гэдэг учраас наач нэг удаа үргэлжлэхгүй гэсэн үг. Хүчээр ганц 2 удаа явна, ганц 2 удаа мотивац дээр байгаа юм. Тэгэхээр таны дадал зуршил болж тантай үлдэхгүй гэсэн үг. Тэгээд тэндээс чи гарч байгаа үр дүн гарахгүй гэсэн үг. Тэгэхээр зөв асуулт нь би ямар хүн болох вэ? Тэр хүн маань өдөр тутамдаа яаж амьдардаг вэ гэдэг асуултыг өөрөөс асуух хэрэгтэй байхгүй. Яагаад тэгэхээр бид нар өөрөө ерөөсөө ямар нэгэн дүр бүтээж өөрсөндөө амьдардаг. Янз бүрийн дүрүүд бүтээж амьдардаг. Одоо чинь би entrepreneur, би эсвэл digital nomad, би entrepreneur, эсвэл би emo, тэ эсвэл би травматай хүн, эсвэл би K-pop сонсдог хүн, эсвэл би имж, эсвэл би одоо artist гэдэг юм. Ямар нэгэн байдлаар бид нар дүрүүдээр амьдардаг байхгүй. Ямар нэгэн тэр дүр байна. Тухайн дүрийн хүмүүс ямар үйл хөдлөл гаргаж байгаа бид нар нэг магадгүй бид нар жоохондоо авсан нэг хүнээс авсан inspire юм уу? Тэр хүмүүсийн үйлдэлүүдээр л амьдардаг гэсэн. Тэгэхээр айгүй сонирхолтой байна. Би миний 25 оны зорилго юу вэ гэхээр би digital nomad болно гэж өөр бодож эхэлсэн. Digital nomad гэдэг бол дэлхийгээр аялангаа ажилдаг. Окей, би тэр зорилгодоо хүрсэн гэж бодож байгаа. Нийт нэг 10 хэдэн улсаар аялсан байлээ. Ер нь бол нийт гайгүй аялсан байлээ. Тэгээд digital nomad хүн ямар үедээ гэхээр байнгын аялдаг, ажиллангаа ажлуудаа амжуулдаг, тийм магадгүй англи хэлтэй, онлайнаар ажлууд явуулдаг мэт тийм зүйлс. 2026 оны миний зорилго бол ариу digital entrepreneur болчих. Арай илүү дараагийн түвшиндөө яг үндсэн бизнесээ босгох. Тэгээ яг тэр бизнесийн нарийн ширээ юмнуудыг сайжруулах. Яг тэр онлайн бизнесийг эзэмшдэг тэр хүн болох юм байна. Илүү digital nomad-аас дараагийн түвшинд рүү шилжих юм байна. Тийм бол энэ хоёр хүний хийж байгаа үйлдэлүүд чал өөрөх. Тэгэхээр би өөрийнхөө identity-гаа өөрчлөн гэсэн. Би ямар хүн болох, хэн болох дээр анхаарна гэсэн. Яагаад тэгэхээр би хэн болохоо өөрчлөх юм бол надаас гарч байгаа үйлдэлүүд дагаад өөрчлөгдөд. Тэгээ миний үйлдэл өөрчлөгдсөн учраас үр дүн угаасаа гарах нь одоо англиар бол inevitable гэж байгаа. Болох нь гарцаагүй гэсэн. Хүмүүс эсрэгээрээ бодоод алдчихдаг гэсэн. Тэгэхээр энэ identity-г бүрдүүлдэг айгүй чухал 3 зүйл байна. Миний олж анзаарсан. Хүмүүс дээр бас алддаг. Мөн дээрээс нь би өөр дээрээ ч гэсэн бас ойлгосон зүйл. Хэн болох вэ гэдэг 3 зүйл хүчин чармайлт бүрдүүлнэ. Орчин. Таны байгаа газар болон өдөр тутмын дээр хүрээлж байгаа орчин нөлөөлнө. Ер нь бол юу вэ гэхээр одоо чинь би digital nomad гэдэг орчин биш үү те. Магадгүй би сар болгон ямар нэгэн байдлаар онгоцны буудлын яваад аялахгүй ч юм уу тийм байгаад ихээр би тэр байдлаа алдаж эхэлсэн. Алдаж эхлээд байсан бохоо багаагаар. Би digital nomad биш юм шиг мэдрэмж авч ирсэн гэсэн. Тэгэхээр таны хүрээлж байгаа орчин тойрон чинь таныг тэр хүсэж байгаа дүр төрхт чинь бүрдүүлж чадахгүй байвал тэр нөхцөл байдлыг та бүрдүүлэх ёстой гэсэн үг.
Өөрөө одоо янз бүрийн ажлын ширээгээ бүрдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Эсвэл гэрээсээ ажиллахад болохгүй байх юм бол заавал гарч ажиллах хэрэгтэй гэсэн үг. Одоо энэ бол бас бүхэн хүмүүс тулгардаг шүү дээ. Яг гэрээсээ ажиллахаар ингээл нэг тухтай гэр бүлийнхэнтэйгээ бүцтэй байгаа. Хэдэж нэг бизнес хийдэг орчин бүрддэггүй. Тэ тийм байдаг. Хэрвээ та ганцаар амьдардаг бол энэ орчноо бүрдүүлэх хэрэгтэй гэсэн. Хоёр дахь нь хүрээлэл гэдэг зүйл байна. За хүрээлэл гэдэг бол маш мөн таны нэг бүрдүүлдэг. Одоо яагаад гэвэл би нэг яагаад ингэж хэлээд байгаа гэхээр би бизнес хийдэг найзуудтайгаа Европ найзуудтайгаа уулзаад цуг хангаут хийгээд ингээл хамт ажиллаад гимд яваад эхлэнгүүд ерөөсөө бизнес гэдэг зүйл аягүй энгийн санагдаад миний хийж байгаа ажил хүн болгон хийдэг. Энэ бол ингээд юм боломжтой санагдаж эхэлдэг байхгүй. А нөгөө найзуудтайгаа би уулзгаа болоод ирэх мөчөд яадаг вэ гэхээр миний хийж байгаа юмыг өөр хүн хийхгүй байгаа учраас аягүй боломжгүй санагдаад би сөрөг сэтгэл одоо бодлоо намайг буцаад идээд эхэлдэг байхгүй багаар. Тэгэхээр энэ хүрээлэл гэдэг зүйл өөрөө бас аягүй чухал болоод явчихж байгаа юм дээр. Гуравдаач үгээр content consuming гэж байна. You are what you eat гэж үг гэдэг тийм. Та юу идэж чинь өөрийгөө юугаар хооллож чинь та тэр хүн болно гэж үг гэдэг. Яг тэрнтэй адилхан та ямар контент үзэж чинь нэгсэндээ таны оюун бодлыг чинь тэр болж чинь гэсэн. Одоо шинэ бодоод үзэх юм бол бид нар бид нар өөрсдийнхөө тархийг ямар бодол, ямар контентоор хооллуулж чинь тэр бодол чинь явсаар бидний үйлдэл гаргаж ирээд нь шүү дээ. Хэрвээ та өглөөг янз бүрийн байдлаар бизнесийн ном уншаад ч юм уу, янз бүрийн хувь хүний хөгжлийн ном уншаад ч юм уу, эсвэл яг гоё төсөөлөлөө хийгээд мөрөөдлөө өсөөлөх юм бол тухайд шал өөр. Эсвэл та өглөө босоход шууд янз бүрийн асуудлын мэдээ, шууд ажлын стресс, янз бүрийн хинцэн дарамт үзэл эхлэх юм бол шууд тэрүүгээр чинь таны өдөр эхлэгдэн тэ. Тэгэхээр content consuming буюу ялангуяа өглөө хамгийн ихэнд юу үзэж байгаа маш хянамгай байх хэрэгтэй. Маш хянамгай байх хэрэгтэй. Энэ гурван зүйл нийлж таны identity гэдэг юм чи өөрөө бүрдүүлдэг. Тэгэхээр энэ гурав дээр маш онцгой анхаарах хэрэгтэй байна. Энийг та бүр ухамсартайгаар энийгээ бүр контролдох нь. Тэг хамгийн чухал зүйл нь юу вэ гэсэн бэ гэхээр би нэг саяхан метр ахтайгаа нэг уулзаад асуусан. Тэгсэн юу гэж асуусан бэ гэхээр тэр ах маань өөрөө ер нь дайжгүй, ер нь бас дайжгүй амжилттай байхгүй. Тэгээд өөрөө тэгсэн. Надаас хэдэн дүү 30 хэдтэй залуучууд хятадаас ингээд хөрөнгө оруулалт молтогдоод байна тий. 10 сая доллар, 20 сая доллар, 30 сая долларын хөрөнгө оруулалтад байна. Тэг би ингээд яаж ийм болох вэ гэдэг ингээд бас тэр ах өөрийнхөө ментор асуусан гэж байгаа юм. Тэг тэгсэн чинь ерөөсөө 10 сая доллар хийх дээр бити төвлөрөө. Өнөр байгаа цэгээсээ бити төвлөрөө. Харин тэрний оронд яаж би ихлээд 1 сая доллар хийх вэ? Араас нь яаж би сард 1 сая доллар хийх вэ? Гэх мэтчлэн жижигхэн майлстоунуудаар нь хийгээ явж идэл угаасаа замчин харагдаж эхэлдэг юм а гэж. Ихэнх хүмүүсийн зорилгодоо хүрч чаддаггүй хамгийн том шалтгаан юу вэ гэхээр хэд том зорилго өөртөө тавьдаг. Хэд том зорилго тавьдаг. Тэгээд тэр нь хэд том санагддаг, хэд хол санагддаг. Тийм учраас хүн яг өнөөдөр юм хэмээргүй санагдаад эхэлчихдэг. Энэ амар том асуудал. Тэгэхээр яагаад ихэнх хүмүүс шантардаг гол шалтгаан нь зорилго нь хэд том. Хэд том зорилго. Одоо байгаа цэгээс хэд хол. Тэгээд ирэхээр rewarding system буюу нэгсэндээ хүний шагналын систем буюу допамин систем ажиллахаа болждог. Нэгсэндээ бид нар энэ rewarding system гэдэг энэ зүйлээр ерөнхийдөө л амьдардаг хүмүүс байгаа шүү дээ. Тэ? Одоо энэ үл бид нар амьдардаг хүмүүс. Нэгсэндээ энэ байж бид нар жижиг үйлдэлүүдээсээ урам зориг тэгээ юу авч иж урагшилдаг. Гэтэл хэд том зориг хүн өөртөө тавьж чаар яадаг вэ гэхээр ерөөсөө хүн жижиг үйлдэлээс шагнагдсан байдамж авдаггүй. Одоо чинь өнөөдөр би энэ нэг 10 хэдэн минутын бичлэг хийгээд энээсээ би кайф мэдрэхгүй гэсэн. Яагаад тийм зорилгодоо хүрээг өгч шээ. Тэгэхээр энэ маань урт хугацаанд өгүүлжихгүй байхгүй. Тэгээ ямар ч чагнасан байдамж авахгүй учраас жижиг амжилтууд миний өнөөдөр хийж байгаа үйлдэл юуч биш юм санагддаг. Үр дүн харагдахгүй болохоор болждаг. Тэгэхээр энэ асуудал өөрөө таныг шантархад хүмүүсийг шантархад хүргэдэг. Яг надад хэлсэн баг. Энэ чинь миний баримтлалыг философи хэлсэн л да. За бас би сонсоод вау, ямар ч зөв замаар явж байгаа юм өөр анзаарсан. Ерөөсөө эцсийн том зорилго биш. Өнөөдөр хийх 3 алхам дээр л төвлөр. Яг таны хамар доор юу байна? Тэр хамар доор байгаа 3 алхмаа хийх хэрэгтэй байна. Окей, би маргааш босоод ямар ч гэсэн энэ 3 зүйлийг хийнэ. Тэгэл өдөр болгон маргааш миний хийх 3 алхам юу вэ? Энэ 3-ыг л хийнэ. Тэгэл явж итл ямар ч зэн чи том зүйл урагшлаад байгаа юм. Тэгэхгүй хүмүүс хадгалж жагаад нэг гусгаад хүлээж жагаад нэг авах гад тий. Тим юм ер нь бол хороо өрсөн тэгэд ажиллахгүй л байна л та. Тэгэхээр энэ дээр миний төвлөр хэлмээр байгаа зүйл таны өнөөдрийн 3 алхам юу юм бэ? Яг өнөөдрийн 3 алхам юу вэ? Жижигхэн тэр 3 алхам юу вэ? Тэрийг хэлэх юм бэл. Тэгэд хийгээ явж итл угаасаа яах юм бэл. Одоо шинэ ийм юу судалгаа хийсэн би харсан чинь хүн ямар ч хүн эхний 10,000 доллар заяа. 10,000 доллараар бизнесээс олохын тулд нийтдээ 12 сараас 36 сарыг зарцуулдаг гэсэн судалгаа байгаа. Ямар ч туршлагагүй. Тэгэхээр 12 сараас 36 сарыг хүн яг нэг юм дээр зарцуулж тухайн туршлагагүйгээс болов зарцуулдаг гэж. Тэгэхээр хамгийн багадаа 1 жил зарцуулах нь ерөнхийдөө ойлгомжтой гэж. Тэгээ 1 жил зарцуулж байгаа нь маш бага одоо тэр онцгой тохиолдлууд дээр гэж байгаа. Тэгэхээр яг л энэ жижиг алхмуудаа хийх хэрэгтэй. Тэгэхгүй
тэгэхгүй хүн жижиг алхмуудыг төвлөрөхгүй том зорилготойгоо хуваалцаа өөрийгөө төвлөрөөд эхэлчихээр хүмүүстэй өөрийгөө харьцуулаад тэг өөрийнхөө одоо нөгөө нэг юм дотоод нөгөө нэг юм амар амгалан байдлаар алдагдчих эхлээд тэгээд нэгсэндөө нөгөө shiny object буюу гоё харагдаж байгаа шин боломжууд руу өсрөө явчихдаг. Тэгээ шин боломжууд руу 6 сар болгон шин боломжууд руу өсөрж яваад тэгээ алийг ч хийсэн юм байхгүй хоёр тулаа хөөсөн хүн хос орцордог гэсэн. Тэгэхээр хүн яг дотооддоо энэ амар амгалан байдлаа алдгалаад том зорилгоо харцсан гэхдээ өнөөдөр байгаа урдлагаа төвлөрөөлэй гэсэн үг. Тэгээд тэр зорилгоо хүнд нэг хилээд хэрэггүй. Яагаад тэгэхээр өөрөө юу гэдэг вэ гэхээр ургамлын үр харанхууд урагдахтай адилхан. Яг таны зорилго ч гэсэн бижээгүй байгаа тохиолдолд хүмүүсний хилээд хэрэггүй. Яг тэгэхээр хүмүүст хэлэхмүүд хүмүүсийн санаа оноо ороод ирнэ. Хүмүүсийн тэр эргэлзээ янз бүрийн бодлоод орж тань нөлөөлөд эхэлчихдэг байхгүй. Тэгэхээр хүмүүс хэлээд хэрэггүй тэр үр ургаж том болтол гарга. Угаасаа үр харанхууд ургадаг, тэр доор ургадаг тийм. Тэгэхээр тэрнтэй адилхан явдаг гэсэн. Тэгэхээр зүгээр төлөвлөлт жижиг алхам үү гэсэн. Тэгээ миний 26 онд балирж байгаа анх төлөвлөл одоо фокус бол энэ байна. Төгс биш тогтмол байх гэдэг. Төгс биш тогтмол байх. Сая миний манай тэр нэг нэлээ ерөөхдөө медиа трендийг бас нэлийн мэдэрдэг тэр ах маань гэх юм уу найз маань надад хэлсэн л дээ. 2026 оны тренд бол ерөөсөө хин өөрөөрөө байна тэр хүний юу болно гэж жил болно гэж. Тэгээс Instagram-ын захирлаас хэлсэн байт. Instagram-ын захирал Адам Мосери илүү захирлын хэлсэг 2026 онд Instagram өөрөө төвлөрлөө хин илүү authentic буюу өөрийнхөөрөө байна тэр хүмүүсийн платформ жил байх болно гэж бүр өөрийнхөө Instagram дээр зарласан баг. Тэгэхээр миний 26 оны төлөвлөл юу? Би бодохгүй нэг бичлэг шүү guys. Бодохгүй энэ саяны яг миний хэлсэн юм биш. Instagram-ын захирал болон 2026 оны сошиал медиагийн трендийн талаар бичлэг үзмээр байгаа бол комментсэд 2026 гэдэг хэлээд өөр. Тэгэх юм бол би бүр маш бүр үнэхээр энэ сургалтын дээр заах байгаа бичлэгүүдээ концептүүдэд тайлбарлаад өгнө шүү. За. Тэгэхээр 2026 гэдэг коммент дээр он биш 2026 гэвчээрэй. Тэгэхээр би философи бол ерөөсөө AI-г ашиглан гэхдээ өөрөөрөө ялгарна. AI-г тултал нь ашиглан өөрийгөө бүх одоо тэгээ тоноглоно. Гэхдээ өөрөөрөө ялгарна. Би яг өөрөөрөө л байна. Би хин нэг дөр авахгүй, робот шиг байхгүй. Яг өөрөөрөө л байна. Тэрүүгээр л би ялгарна. Тэгээ миний ерөөсөө түлхүүр баримталж байгаа болон тань ч гэсэн баримтлал зүгээр гэж бодож байгаа зарчим юу гэхээр be imperfect but consistent гэж. Төгс биш бай гэхдээ тууштай бай. Төгс болохыг хүлээх юм бол хэзээ ч эхлэхгүй. Төгс хүн бол ер нь нэг төгс хүнд одоо сүүлийн үеийн нэг юм төгс хүн контентын ертөнцид нэг амжилт болохоо болчиход байна. Энэ тууштай хүн амжилт олдог болчиход. Тууштай буюу жоохон юм гаргадаг хүмүүс. Ягаад тэгэхээр эдгээр зүгээр бид нар маркетингийн талаас нь ч гэсэн хэрвээ та бизнес эрхэлдэг хүн бол хин нэгэн таныг сошиал медиа дээр хамгийн багадаа 7 удаа харж иж худалдаа авалт хийдэг гэж. Тэгэхээр ямар нэгэн байдлаар та хүмүүс үзэгдээд байх нь өөрөө юу үүсгэдэг вэ гэхээр familiarity гэдэг юм үүсгэдэг. Familiarity буюу одоо адилхан одоо familiarity буюу нэг юм дотн байдал үүсгэдэг гэсэн. Тэгэхээр хүн өөрөө сошиал медиа дээр харцсан нэг юм дотн санагдаж байгаа юм ойрхон юмнасаа л хүн худалдаа авалт хийдэг. Тэгэхээр rule of 7 буюу 7-4-ийн дагуу бид нар familiarity үүсгэх нь аягүй чухал гэж байна. За мөн дээрээс нь rule of 100 буюу 100 минутын дүрм гэж байдаг. Өдөрт 100 минут контент хийх дээр анхаар. Яагаад өдөр болгон 100 минут контент хийх дээр анхаар гэж хэлж байгаа вэ гэхээр энэ миний аягуусны гоё санаа. Хэрвээ та 1 сая долларын шангидын сантай суглаанд оролцчих. Тэгээд таны суглаа чинь хязгааргүй та хүссэн хэмжээгээр суглах боломжтой. Суглаалын. Та суглаалах юм бол хизээ нэгэн сая доллар олох юм тэр суглаа суглах шүү дээ. Тэгэх юм бол та суглах уу гэж. Ямар ч тэнэггүй суглах байхгүй. Өдөрт хэдээр сугалж магадгүй те. Яг контент адилхан бохгүй. Контент бүрч нэг суглаа гэсэн. Яг үндгүй байдаг суглаа. Контент ихэд үндгүй байдаг тэр суглаа. Гэхдээ тэр контентууд чинь нэг нь яг суглаанд хожиж байгаа юм шиг тань маш их хэмжээний орлого, маш их хэмжээний амжилт, маш их хэмжээний фолловерсыг гинт оруулаад ирэхийг та мэдэхгүй байна. Гол нь хүмүүс 9 удаа сугалчаад за болчихъя гэж байна. Гэтэл 10 дээрх нь тэр суглааны тэрхүүр байсныг даанч хүмүүс мэддэггүй. Тийм байдаг гэсэн. Тэг яг манай энэ Америктуудыг сувлагчаар ажилтдаг гэж би яг энийг саяны концепцийг хэлээд 21 хоногийн дотор өдөр болгон контент хийгээд огтыг дагагчтай байж байгаа 250 дагагчтай болоод тэг хоёр ширхэг клиент эхний хоёр ширхэг клиентыг олсон бохгүй. Яг саяны концепт зүгээр их зүү тууштай байвал. Тэгэхээр контент болгоныг суглааны тик гэж хараарай guys. За тэгээ миний 2025 онд болон ерөнхийдөө 2025 онд би burnout ямар ч хүн одоо ер нь бизнес клиентуудтай ч би хэлдэг одоо сурагч нар дээрээ ч хэлдэг нэгэн төрлийн хүнд хэлж байгаа 25 онд ерөөсөө та өдөрт 4-5 цаг ажиллаад нийт төвлөрөх хэмжээний 3 зүйл байвал зүгээрээ гэж. Тэр нь юу гэхээр эхнийх нь хэрэглэгч одоо getting customer буюу нэгсэндээ маркетингийн ажил дээр төвлөрөх хэрэгтэй. Таны хийж байгаа ажил. Буюу шинэ сурталчилгаа хийх, контент хийх, хэрэглэж татах, айд явуулах те гэх мэтчлэн шинээр хэрэглэгч олох. Одоо шинээр customer болох маркетингийн ажлаа буюу хүнд таниулах ажил чинь таны ажлын 50% байх хэрэгтэй. Таны 50% байх хэрэгтэй. Яг тэгэхээр бизнесийг бид нар яг хүн гэж харах юм бол
контент хийх буюу шинэ хэрэглэгч тань руу одоо урсах энэ урсгал бол яг цусны эргэлт шиг байна. Энэ цусны эргэлт зогсох мөчид таны бизнес shutdown хийнэ. Тэгэхээр энэ ажлын чинь 50% гэсэн. Үлдсэн 10% нь юу гэхээр improving product буюу та байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээ санал болгож байгаа зүйлээ сайжруулах гэж байна. Үлдсэн 40% нь болохоор delivering the value буюу та амлсан зүйлээ хүргэх гэж. Одоо чи магадгүй би өсч юм бол өс засах ч юм уу тийм. Би магадгүй засварчин бол засвараа хийх ч юм уу. Гэх мэтчлэн энийг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр тань өдөрт 4-5 цаг ажиллана. 4-5 цаг чи энэ 4 зүйл рүүгээ энэ 3 зүйл рүү хуваагдаж ажиллах хэрэгтэй гэсэн. Тэгээ өдөрт 100 минут контент хийх дээр анхаарал явах юм бол 2026 ол бүр солиот ижил болно гэж би хэлмээр байна. Энэ өрөөд бичлэгээ ямар ч сан дуусгая. Тэгээд 1 сарын 17-нд манай Digital Money Challenge буюу одоо миний амьд сургалт Монгол зохион байгуулагдаж байгаа. Тэгээд сургалтын өрөөнд хамгийн гол онцлог нь юу гэхээр та сургалтандаа хамрагдаад тодорхой нөхцлүүдийг биелүүлж чадсан тохиолдолд бид нар таны төлбөрийг 100% буцаагаад олгоё гэдэг тийм агуулгатай challenge ба оны ихэнд явуулж байгаа бид нар. Тэгээд мэдээлэл энэ сургалтын талаар challenge-ийн талаар та мэдээлэл авах хүсвэл энэ доор байгаа линкээр ороод авах боломжтой. Тэгээд тэгээд хэдүүл ямар ч сан дараа дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэгээд challenge бүртгүүлэх гэж байгаа хүмүүс хэдүүлээ challenge-аас уулзцгаая. Бүгд найрлцгаая.